амар цааш өнөрх үзэгчтэй үд чимээдээ танилцуулъя. Улсын байгууллагуудыг хэрвээ төсвийн хөрөнгөөр худалдан авалтыг хийх гэж байгаа бол зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгох тухай шинэ журам удахгүй гарах гэж байна. За энэ шийдвэр нь үндэсний үйлдвэрлэлийг бодлохоор дэмжсэнийг хэлбэр гэж тайлбарлаж байна. Гэхдээ мэдээж Монголд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг худалдаа авахдаа зөвхөн Монголын гэсэн үндсэрхийг үзэл гаргана гэсэн үг ээ. Тухайлбал ямар нэгэн хурал зөвлөгөөн зохион байгуулах бол үүнд ашиглах улс сундаа нь үндэсний үйлдвэрийг байх жишээтэй. За харин манад худалдаа авах боломжгүй бол импортынхыг сонгохоос өөр сонголт байхгүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн жилүүдэд худалдаа авалт их хийж авч байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа худалдаа авалтыг болж өгвөл одоо дотоодын бүтээгдэхүүнүүдээр үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнүүдээр төлхөө авах. Эдгээр араа давуу эрэхтэй одоо тэнд оролцдог байх асуудал бол тавьж байгаа. Одоо үйлдвэр худалдааны яамнаас энэ тухай тогтоолын цэцлэг боловсруулжтана. Энэ бүх асуудлыг эх 5 дугаар сарын эхээр болох үндэсний жижиг дунд үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөнөөр хэлцэнэ. Бас энэ анхудаага зохион байгуулах зөвлөгөөнөөр хэлцэхний гол сэдв нь банкны зээлийн хүүг хэрхэн бууруулах боломж байгаа талаар ярилцсана. Эндээс гаргасан санал зөвлөмжийг нэгтгэн засгийн газарт хүргүүлнэ. Яг өнөөдрийн үйлдвэрлэгчид хэрэгцээтэй байгаа хүүх юм бол одоо бас энэс шашид бас сарда жилийн 7-8% руу оруулж иж нормалны одоо үйлдвэрлэлийн эрхлэгч нар яг үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах боломж бүрдэх юм а гэж ойлгож байгаа. Тэгээд өчтөр бид Казахстан улстай хамтраад Казахстан Монголын форум дээр жишээ нь Монгол хоорондын яг энэ үйлдвэрлэлийг дэмжсэн хөрөнгө оруулалтын санг хоёр засгийн газрын хооронд байгуулахар болж байна л да. Өнөөдөр манай улсад аль биесний бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжүүдийн бараг 85% нь жижиг дунд үйлдвэрлэгчид байдаг. Яг тэд гэсэн баталгаатай дүн мэдээ байхгүй. Тэд нарын татвар төлөх мөнгө ч гэсэн тун бага хувийг эзэлдэг. За учир нь бүртгэл нь тодорхой бус үйл ажиллагаа нь алдаг оног болохоор татвараач бүрэн гүйцэд авч чаддаггүй. Улсаас бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авч дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тэднийг бас аль биесээр бүртгэнэ. Холбогдох яам татварын ерөнхий газартай хамтран үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа гэсэн үндсэн 3 чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэгчдийг бүртгэх юм байна. Зэвсэг барин тулалдагчид цэцэг барин золгох болтугай гэж инх тайвныг хүссэн залуучуудын төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа. Бурхны шашны их сургуулийн оюутны холбооны гишүүд төвдөд үүсэж байгаа хүнд байдал сэтгэл зовнож байгаагаа илэрхийлсэн байна. Тиймээс нас орсон хүмүүс болон одоо жагсаж цуглан тэмцэж байгаа төвд хятадын иргэдийн энэ ба хойд насны буйнд ном хурахаар шийдсэн байна. Хүний эрх хэрэгчлөөний язгуур ойлголт болох үзэл бодол үг хэл хэрэгчлөөгөө эдлэхийг хүссэн олон мянган энгийн номхон иргэн төвд орноо жагсаал цуглаанд зохион байгуулсан боловч удаа дараагийн хатуу ширээ эсэргүүцэлтэд тулгарч байгаа нь өнөөдөр бүхний өмнө ил байгаа. За энэ богинохон хугацаанд олон орн лам хуурга энгийн номхон ард иргэд амь насаараа хохирч хүний эрх хэрэгчлөө нь олон талаар зөрчигдөж байгаад өндөр гэгийн зан үзэр нэрмжит Монголын Бурхны шашны их сургуулийн оюутны холбооны нийт гишүүд дэмжигчид эмзэглэж байгаагаа өнөөдөр мэдгдсэн юм а. За тийм ч учраас хятад төвд гэлтгүй хоёр тал аль болох ойлголцлын үүднээс хандаж хурцлмал асуудлыг энхийн замаар шийдвэрлэсэй хэмээн хүсэж байгаагаа ч тэд хэлсэн юм а. За иймийн тулд амтэн бүхний энхийн үйлсийг даатхан буян ном хурахаар шийдснээ өнөөдөр бас мэдгдсэн юм а. Төвдийн одоо ламнар гэхгүйгээр мөн хятадын болоод хятад улсын одоо энгийн ард иргэд одоо бас мөн хийсдэж амин хэлцээр байна. Өдийг хүртэлийн мэдээлэл байгаа. Тэгээд тэр бүгдийн одоо хойдхийн буйнд аман энэ болон хойд насных нь одоо буйнд бид нар Монголын Бурхны шашны их сургуулийн оюутны холбооноос одоо ганжуур орой өрөөл гэх хурлуудыг энэ 2008 оны 4 сарын 26-ны өдөр одоо сургуулийнхаа хурлын танхимд 10 цагаас зохион байгуулнаа. За мөн энэ үеэр дэлхийд дахина болсон гинтийн осол гамшиг цаг усаар амь ирсэдсэн ба хэлмэгдсэн хүчирхийлэл дөрцөн хүн бүхний энэ хойтын буйнд зориулж сүсгтэн олон оюутан залуучуудтай хамт майн хөгжөөж мянган зул өргөх буйны үйл ажиллагааг мөн зохион байгуулах юм байна. Бүхүүд эдэлж хүндэлдэг монголчуудын хувьд сүүлийн үед бөхчүүдтэй холбоотой хэрэг маргаад нэлээд гарах болсон. Хүн задсан, агсан цогтуу тавьсан гээд таагүй мэдээллүүд ч гэсэн олон дулддаг. Өмнө гинт хэрэгт холбогдоод шүүхээр шийтгүүлж ирсэн улсын харцаагаа бигт суран энэ удаа дахин хүн задаж цанхаарсан талаар цагдаагийн байгууллага манад мэдээлэл ирүүллээ. Юу үлдэж байна? Юу яриад байгаа юм бэ? Өдөөд юусэн явж марах шаардлага. Чи худлаа ярьж байна. Бадаа юм. Чи төрийн байгууллагын өмнөөс Хэмбэ даваач. Төрийн байгууллагын өмнөөс өгч заавч болохгүй. Тань яах юм? За одоо шиг намайг
Давхрын менежерийг өвсдөд бөксөрөнд зохиод тэгээд наа нарыг манай энэ ресепшнтэй хэрүүл хийгээд тэгээд наа манай сурчлагын жижиг самбарнд байгаа. Тэрийг ингээд наасаад өвдөж гээд авахгүй юу. Тэгэхээр наад чи өдрийн шүүгээ би сурчлагын самбарыг нааш татаад ирэхдээ миний тагс руу сгсэн. Тийм л юм болсон. Монголчууд бид бүхээ дээдэлдэг. Энэ бүхчүүд одоо сүүлийн үед бол хариг уугаад элдвэр одоо аашил дарамтлах асуудал байна. Ер нь Монголын цагдаагийн ажилтнуудын энэ хэрэгшгийн хамгаалах асуудал одоо чухал байна. Энэ хуулийн зохицуулт хийх шаардлагатай байна. Тэр одоо цагдаагийн байгууллагын ажилтны бас амби аюулгүй байдлыг хангах, ажиллах нөхцөлийг одоо хангах талд анхаарах цаг нэгэнд болжээ гэдэг бас харуулж байна. Улсын харцаг бэгдсүрэн олон нийтийн үйлчилгээний газар танхаарсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хилтэс шалгаж байна. Одоо та бүхэнд гадаад мэдээ танилцуулъя. Румынд Азомко Драко хэмээх нэртэй тусгай галт тэрэг замд гарсан байна. Домогт Вангийн нэрээр нэрлэгдсэн тэр галт тэрэг бараг 100 жилийн настай бөгөөд вогоон тус бүр нь өөр өөрийн төвхтэй гинэ. Тэдгээрийн нэгэнд Румыны хаан 20 дугаар зууны ихээр зорчдог байжээ. Галт тэрэгнүүд тусгаалan тоноглогдсон болохоор түүгээр зорчин гэдэг үнэхээр сэтгэл ханам байсан бололтой. Сөүлийн амьтны хүрээлэн хаврын цаг ирэхээр ам бүл нэмдгэн жам. Бяцхан амьтад бүгд өөр өөрийн гэсэн өөрмөц зан ааштай байдаг. Арслангийн бяцхан зулдаг гэхэд хилэн дээр нь тархим өгөхгүй бол их л гомдсон дүрийг хэсэгдэг. Харин бяцхан сармагчин хитэн сар юмны бараа хараагүй мэт ховдоглон хөгдөг. За харин анааш зулцаа өөрөө өсгөж тэжээдэг болохоор ямар ч асуудал байдгүй. Түүнээс гадна анааш өргөгч цамхагны үүрэг гүйцэтгэдгээрээ нэр хүндтэй гин. Организаторы международного канского. Олон улсын киноны нэр хүндтэй чуулга уулзалт болох Каннын наадмын хөтөлбөр тодорхойллоо. Уг наадам эх сарын 14-ноос 25-нд болох юм байна. Наадмын хөтөлбөрт 20 кино багтсан бөгөөд шүүгчдийн зөвлөлийг Америкийн нэгдсэн улсын нэртэй жүжигчин киноны хариулагч Шон Пен тэргүүлэх юм. Уралдааны алтан долмод шагналын төлөө өрсөлдөгчдийн дотор Клинт Иствуд, Анжелина Жоли нар гол дүрдэн тоглосон 5 дахь киногоо авчирсан байна. Мөн Ким Бендерсийн Фларма дох Бонду киногоор Стивен Содербергийн бүтээсэн Кубын хувьсгалч Эрнест Че Геверийн тухай кино наадмын тэргүү шагналын төлөө өрсөлдөх юм. Харин Оросоос кино ороогүй байна. Нью-Йоркийн гудамжны дизайнер Жош Харрис ердийн хогийн гялгаруутыг урлаг болгож байгааг хүмүүс тааламжтайгаа сонирхож байгааг. Тэрээр үзэсгэлэнгээ метронд дэлгэн гаргасан байна. Хурдан галт тэрэг болон шалан дороос үлээх салхинд гялгаруут нь анаашуулж цагаан бамбарууш болон амилж байна. Ийхүү гудамжаар дүүрэн хөглөрдөг хог амилж урлаг болж байгаа нь сонирхолтой юм. Чилийн Чилуи аралдад цэнхэр халмын сан байгуулах төлөвлөгөө урамшилж эхэлжээ. Сүүлийн үед энэ газрын цэнхэр далаа ховор шувуудыг таашан амархаар дурлал хосод олноороо очуулсан байна. Харин далаад аврах том цэнхэр халимнууд байнга үзэгдэх болсонд бүрч сонирхолтой болж тэднийг хамгаалтанд авчиж жуулчдыг татгаар бэлтгэж байгаа гинэ. Австралийн иргэн тэр аврах халимууд Чилийн иргэгийг зориулсан нь Япончууд Австралийн урд хэсгээр халим идэвхтэй хангаж байгаатай холбоотой гэж Эрдэмтэд таамаглаж байна.